энэ дэлхий дээр байхгүй юм бэ. Ганцхан манай энэ явж ирсэн улс төрийн бодлогын юу бол бодлого байдгүй. Улс төрийн нам жинхэнэ ёсороо төлөвшөөгүй энэ нөхцөл бол ийм байдаг юм аа. Энэ уулзалтан дээр бүгд улс төрийн намуудаа цааш нь одоо яах юм бэ? Ийм луйврын хийлэгдэг байгууллага нам гэсэн нэр зүүсгээд цааталт нь луйвр хийдэг. Алам тушаал хөөдөг. Юу ч хийгээгүй мөлтрөө энэ нийтийн байдлыг цөлмөн дээрэмчээ тэрүүнээр зайлбарлахаа дарахын тулд хүчний байгууллагын хүчтэй болгоод өөрсдөө хийх ёстой юмнуудыг хүчний байгууллагуудаараа хийлгүүлээд сүүлд нь тэднийг барьж сордог ийм байдалтай байх юм уу гэдэг. Энэ юм дээр бид нар ярих ёстой асуудал. Ийм үднээс Монголын ард түмнийхэн шалхороо энэ улс үндэстний аврах улс төрийн үндсэн хөдөлгөөнийг зохион байгуулцахад гар бие оролцоход бид нар бэлэн байна. Ийм хэмжээний уулзалт ярилцлага юунууд явагдсан гэдэг нь бол танаас нуухгүй. Одоо яг хоо энэ улсын эвлэлийн бодлогыг зохион байгуулахын юунд ард түмнийхэн шалхороог зохион байгуулах энэ юунд нь бас оролцооч нарийн бичгийн даргын хүрээнд ажиллашаа гэсэн санал ирсэгч би нөх. Энэ ажлыг бол хийхэд бэлэн байна. Ганцхан энэ улс төрийн ард түмний нэрийг барьсан улс төрийн энэ хүчнүүд маань одоо ухаарч хоорондоо муудалцах биш. харамыг л дагуул. Өнөөдөр бүгдээр одоо ухаарлын алхмаа хий. Хүн болгон дотор нь бодоход хорсол бий. Биш бас хилмигдээд энэ хоёр шиг дарга шиг хилмигдээд бас тийм ээ. Баримтлагтаа сая 4 сар суугаад гарч ирсэн. Яриг үл надад ч юм би. Тэгэхээр би энэ бүхний бүгдийг хаяа. Ягаад гэхээр улс орны эрх ашиг маргааш энэ ард түмний язгуур эрх ашиг Монгол үндэсний язгуур эрх ашигын дэргэд бидний хоорондоо хязээ нэгэн цаг бие биентэй хэлчихсэн үг гэдэг юм уу. Бие биенээ нүлээд авсан ч асуудал бол жижигхэн асуудал. Одоо энэ бүхнийг мартах хэрэгтэй. Бүгдээрээ суугаад ярилцъя. Үндэснийхээ энэ философи гаргая. Хөгжил дэвшлийнхээ зам руу оръё. Ийм улс төрийн санаачлагыг Монголын ард түмнийхэн шалхороо гаргаж байгаа юм аа. За тэгээд цаашлаад хэлэхэд бол энэ уулзалтанд оролцох улс төрийн нам хөдөлгөөн юунуудын бүртгэлийн ажлыг өнөөдрөөс эхлүүлээд бид нар хамаг Монголын хөдөлмөрийн нам хуучин байрлаж ирсэн тэр байранд бол улс төрийн үндсэн энэ хүчин маань байрлах юм. Тэнцээ одоо энэ хажууд тийм ээ. Тэр энэ өглөө 10 цагаас орон 17 цагийн хооронд бол бид нар бүртгэлийг явуулна. Тийм ээ. Хэлэлцэх энэ юу зохион байгуулалттай холбогдсон ажиллагааг бол ерөөсөө бид нар өнөөдрөөс эхлүүлээд төрийн ордон дотор эрчимтэй олон эрчимжүүлнэ. Монгол улсын ерөнхийлөгчтэй уулзъя гэж бодож байгаа. Бид нар Монгол улсын их хурлын даргатай уулзъя гэж бодож байгаа энэ асуудлаар. Монгол улсын ерөнхий сайдтай уулзъя. Улс төрийн намуудын дарга нартай. Энэ дотор биш тий сайн муу хэлэгдэх нь хоорондоо муудалж ирсэн усуудаагч бид нар уулзах билээ. Уулзалтахдаа урд нь болж ирсэн юмнуудаа бүгд нь хаяа. Өнөөдөр Монголын ард түмэнд эвнэгдлэн чухал. Буцаад үндсэн хуулийн хүрээндээ орох нь чухал байна. Ийм үүднээс бид нар бол энэ асуудлыг өнөөдөр өргөн тавьж байгаамаа. Тэгээд энэ бол Монголын ард түмний нийт хөгжил эрмэлзэл дэвол нийцэн байх гэж ойлгож байна. Энэ маань бас ард түмэнд бол тайвшрал маргааштай итгэлцлийг авсрах гэдэгт бид нар итгэлтэй байна. Тэгээ төрийн өндөрлгүүд нь
энэ уулзалтанд оролцох ёстой улсууд нь тэр хоорондын муудалж байгаа асуудлаа хаяад нэг ширээний ард усаа чаш нь авч явах энэ ажлаа 2012 оны улсын хурлын сонгуулийн өмнө энэ сартаа багтаагаад эхлэлийн 51 дэх би итгэлтэй байна. Тэгээд эцэстний хүүхдэр зэрэг төрийн сүлд эвэх болтугай эвэхтэй Монгол түмэнд нь ашигтайгаар эвэх болтугай гэдгийг хэлье. Асуулт байна. Энэ сая бүх зүйлийг тодорхойллоо шүү дээ, тийм ээ. Та нарын дээр бид нар тусдаа байр суурьтай улсууд биш. Нэг л үзэл баримталтай юм улсууд. Ингээд нэгж дарга бүгдийг ингээд төлөөлөө ярьчлаа, тодорхой ярьлаа шүү дээ. Бид нар одоо цаашдаа улс орныхоо үндэснийхээ эрх ашигыг яа. Ерөөсөө тэгэж сонгуулийн хооронд тийм ээ явцуу эрх ашиг дээдлж явдаг энэ намуудын яриад байгаа асуудлыг болио. Ерөөсөө нийт үндэстний Монголын эрх ашиг гэж байх хэвээр. Энэ язгуур эрх ашигаас ярьцгаая. Монголын ард түмэн цаашаа хөгжих ёстой юм уу? Сөнөх ёстой юм уу? Энийг л ярих гэдэг. Бодлого тунхаглан гаргах ёстой. Энийг л хэлье. Ерөөсөө хамгийн гол зүйл бол Монгол улсын үндэсний язгуур эрх ашиг гэдэг л чухал байна шүү дээ. Энэ дээр л нэгдий нийлий, ив нэгдлийг хичээл гэсэн л ийм зүйл. Тэгэхээр энэ бол манай жишээгээр л үзүүлж байгаа юм л да. Бид нар биш тий 1922 оноос 90 оны хооронд Оросын үр зээлэхэд 10 тэрбум цохомл тэр үр байшаар 10 тэрбум Америк доллар байсан гэж ярьж байна. Гэхдээ тэр энэ хугацаанд бид нар үйлдвэр асрах болон юм бүтээн байгуулалт ажлыг энэ мөнгөөр хийсэн байсан шүү дээ. Гэтэл биш дээ одоо та нар хардаа зөвхөн 2 жилийн дотор Монгол улс нийт өөрийн хэмжээ нь бол бараг тэрнтэйгээ дүүцээд явчихсан байдаг. Тэгсэн мөлтрөө яг бүтээн байгуулсан ажиллагаа юунуудыг харахад бол тийм хэмжээний ажил хийж чадаагүй л байхгүй байдаг. Тийм ээ. Энэ маань юу гэсэн үг вэ гэхээр энэ талаар бол Монголын хамаг Монголын хөтөлмөрийн намын чичэн дарга улсын хурлын гишүүн шинэ хоёр бол энэ талаар бол маш дэлгэрэнгүй мэдээлэл хийчихсэн болох тэр сэтгүүлчтэй тийм ээ. Би өмнөөс нь шүүрч аваад яриад ахын зөвхөмжтэй байна уу. Гэхдээ бол энэ бол манай бас үүсэл баримтлаа. Энэ юу вэ гэхээр зэрэг энэ явцуу эрх хэсгийг хангаж явсаар тэр ядгүй гэхээр зэрэг асар их том баялагийг ашиглалтанд өгөх тутам Монгол төмнийг зохиомл өрөнд хийдэг. Эрдэнтийг байгуулахад хамгийн сонин юу гэхээр зэрэг тэр 10 тэрбум Америк долларын хөрөгийн чинь 86% нь эрдэнэтийг байгуулахад зохиомлоор бий болгосон байдаг юм. Энэ 5 толгой оюу толгой ордыг юу хахад бол мөн ялгаагүй. Энэ сүүлийн 2 жилийн дотор өөр асар том юм болтор өсдөг цаан шалтгаан нь тийм байдаг юм. Тэгэхээр энэ дээрээс энэ ганц Монголтой холбоотой юм биш шүү. Энэ бол энэ эдийн засгийн алуурчид гэдгийг явуулдаг бодлого нь ерөөсөө цаанаа тийм байдаг. Африк бүх улсуудын юун дээр ингээд бидний судалгаа хийгээд үсэн юм ижил байна. Тэгэхээр хичнээн баялагтай ашигт малтмлын орд байна. Төчнөө хэмжээний Монгол улс өрөөнд орж идэг. Тэр тухайн улс унж идэг. Ийм модельийг гаргадаг. Энэ юу вэ гэхээр зэрэг эдийн засгийнхаа хэлээр бол далд колоничлол гэдэг ойлголт байдаг. Харахад тусгаар тогтносон хүмүүс тэгсэн мөлтрөө бол яг үнэ хэрэгтэй бол энэ юуг нь авахын тулд тэр ашигт мөртлөлийг авахын тулд энэ
хямдруулж авч байгаа энэ юуныхаа шандан төрийн өндөрлөлт байж байгаа улсуудын хахуулдаг ийм механизм тэнцээ бий. Тэгээд цаашлаад ингээд ярих юм бол энэ ашигт малбарлын орд ашлах явцад нь тухайн улсад нь бол тэр ашигласан юунаас нь 1 грамч баялагын нүгэлгүйгээр цөлн дээрэмдээд ингээд дуустдаг. Одоо та нар ардаа Эрдэнэтийг муу ялгаагүй шүү дээ. Одоо 34 жилийн ашиглаж байна. Та нар Монгол банкнаас зүгээр асуудаа. Эрдэнэтийн гаралтай мөнгө алт оюу хичнээн хэмжээр хадгалж яддаг байгаад байхгүй шүү дээ. Нол шүү дээ. Тийм болох тэр зэрэг мэдрийн яриад байгаа үндэсний эвлэрлийн бодлого гэж яриад байгаа шин. Үүний хэрэг дээрээ бол бүгдээрээ сууя. Одоо юмд эзэн болдё. Энд янз янзын ашиг сонирхол бий. Янз янзын гэрээ хилцэл хийчихсэн байгаа нүн. Одоо энэ нөгөө юмыг нэрлэгээр нэрлэе. Далд ингээд хотлаа ингэж яваа сүлд нүштэй ард түмнээ мөргөлдөөнтөнд байдалд оруулахынхаа орно. Бүгдээрээ одоо илд тод юмыг нэрлэгээр нэрээ. Шийдвэрлэж болох. За юуг нь шийдвэрлэж болох юм? Юуг нь хүлээн зөвшөөрж болох юм? Юуг нь хүлээн зөвшөөрж болохгүй юм? Юм бүгдээрээ одоо нэгдлийг хангах энэ шууд уулзалтан дээр энэ философи гарах уулзалтан дээр бүгдээр ярьж авъя. Дараагийн том асуудал юу гэдэг вэ гэхээр зэрэг энэ олон олигархуудын асуудал байдаг. Бид нар баримтлагатаас өмнө бол уучлаарай тийм ээ. Юу гэж бодож ирсэн бэ гэвэл тийм ээ бүгдийг бариад хариуцлага хүлээлгээд тийм ээ. Шорон гантанд нь суулгаад өмчийн хураан юу гэж хийшэр бодож ирсэн. Тийм итгэлтэй ч байсан. Олон ч хүн тийм юм бодолтой явдаг. Монголын бараг 98% тэгж боддог. Гэтэл бол яг тэр нөхцөл байдал дээр ороод тэр шоромчин тэр хүсэж хар зүйл биш. Тийм ээ. Ийм байдлаар одоо суулгах гэдэг ингээд явахад нэг хүнийг суулгахад ямар хүч юу орж юу боллоо тийм ээ. Дахиад 7 сарын 1 шиг ийм байдал үүсэж шүү дээ. Тэгэхээр энэ чинь Монгол ганцхан энэ хоёр байхгүй шүү дээ. Энийн шин цаадалд нь өсөө олон хүний асуудлыг ярих болох тэр зэрэг мөн тэр болгон тэр нь цагдаагийн тусгай ажиллагаа явуулаад байгаа юм. Энэ чинь олон Монголын ард түмнийг улам задраах юм байна гэдгийг ойлгосон. Тийм учраас биш дээ бүгд ихнээс нь суу яри. Тийм ээ. Буруу уюутай уусуудаа яах юм? Энэ дээрээ бол нэг ч бодлого гаргах юм. Улсын хурал төвшүүлэх юм уу? Хариуцлага хүлээх юм 37 оног шиг хэлмэгдүүлэлт рүү хусаж орчих гэдэг нь хамгийн гол. Ийм байж болохгүй шүү дээ. Тийм болох тэр зэрэг биш дээ. Хүлээн зөвшөөрөх юм уу та? Хүлээн зөвшөөрөх хэмжээнд хүлээн зөвшөөрье. Бас нэг уучлалт гэдэг юм уу? Ийм байдлаар зарим нь уучлая. Уучлж болохгүй юмнуудыг бүгдээр хэлцээд яахаа шийдэ. Тийм шүү дээ. Тэгэхээр уучлж болдог болохгүй нь бүгд нь хутгаад эцсийн бүлэгт нь яаж нэг тэр зэрэг ийм мөргөлдөөнтэй байдлаар ингэж оруулдаг. Энэ юунаас бүгдээр гараа. Үндсэн хуулийнхаа хүрээнд орё. Энэ маань юу гэсэн бүгдээр хууль ус ажиллагаа явуулахгүй. Бүгдээрээ биш те сууж агаад цаашдаа ямар нэгэн ажиллагаа явуулах юм бол зөв ёсоор нэмүүлж. Дооцсон журмаар нэмүүлж. Процедурын алдаа гэх юм бол саяын энэ баримтлагын юм дээр бол асар процедурын алдаа гарсныг бол зөвхөн би хэлээд байгаа юм шиг олон улсын юунд бол энэ чинь цацагчихсан юм байна. Тийм ээ? Улсууд бас гадна дотн олон улсын байгууллага юу чинь бүгд ярьж л байна. Тийм ээ? Тэгэхээр зэрэг ийм ажиллагаа цаашдаа явуулахдаа хүн болгон дээр гаргаад байгаа юм. Миний энэ асуудал дээр ч гэсэн намайг баримтжилдаг асуудал дээр ч гэсэн процедур нь маш олон алдаа гарсан. Тэр ихтгэл төрийн нэрийн өмнөөс юу ялын юу өгөхтэй бол намайг ТV телевизээр ярихтаа гэж гад гүтгсэн бэрсэн дээр олон юм бий. Энэ болгоны чинь ингээл уудлаад яриад ах юм бол миний яриад байгаа үндэсний эвлэрлийн бодлого гэсэн байхгүй болох гэдэг. Тийм л хатар би өөрөө өсөглөө. Хаяа. Энэ төрөл бүрийн гомдол. Тийм ээ? Дотроо сансан. Тэр тэгсэн бол энэ ингэсэн бол хардталтай байх юм. Одоо бүгдээр биштэй сууя. Хүн болгон хий. Монгол улсын ерөнхийлөгчөөс ахуулаад бүгд хийл дээ. Тэгээ бүгдээр сууя. Яри. Одоо усаа яаж босох вэ?
Ингээд тал талаас нь авч идсэн эцэрийг тэр сүүлдээ бол Монгол гэдэг улс чинь байхгүй болох гэдэг. Энэ би зүгээр хэлж байгаа юм шиг Америкийн нэгдсэн улсын тийм ээ стратегийн төлөлтийн газраас гаргасан ном байна. Тэр ном дотор үстэй дэлхийн юунаас арчигдах 14 улсуудын 8 дахь жагсаалтанд нь Монгол улс явж байна. Сохиж юм юу болж байна нөхдөв. Тэр бүгд бидний цаашдаа ингээд маргалтаад ингээд явах юм бол бидний зөвхөн өхөллүүлж яах юм шүү дээ. Одоо эхнээс нь шорон морон гэж ярьж байгаа бол цаашдаа бид нар өглөө юулаа гэхэд ясаа тавих газар болтохгүй болно шүү дээ. Ийм юу руу заавал ороод хамаг юм дуусны дараа нэгдээ гээд ингэж явах юм. Одоо юм аварч болж байгаа тэр бүгдээ суу ярэ. Тэгээ ийм их баялагтай орон ард түмэн ийм амьдарч байгааг та нар хараад үзтээ сэтгэлж өвдөхгүй байна. Тийм ээ. Тэр энэ бүхний чинь ингээд яриад ингээд юу юм бол одоо муутлаас нь ярих байл. За энэ нэг одоо босгох арга механизм юу вэ? Энэ талдаа бүгдээ хамтран тэр олон нам бол цуугадаад хаас болий. Нэгдсэн тэр улсын философи гаргая. Бүгд тэр хамтар сууж байгаа. Тэр нинжи юм биш, илүүдэрч юм биш, тийм ээ. Тэр батуултай юм биш. Энэ бол ихсэн нийтлэг монголчуудын. Энд нь арт иргэдэн ч гэсэн тэрийг санал бодлоо чөлөөтэй оруулдаг ийм механизм руу шилжээд энэ нэгдсэн 2012 оны сонгуулийн өмнө ямар ч үсэн тийм зэгцлэхэд орлоо. Энэ өрийн судалгааны юуны асуудлыг бол тийм ээ энэ шинэ хоёр гишүүнтэй өөрөөс нь асуусан дээр хаа тийм ээ. Тэр албан ёсны асуулт юу юм тавиад тэрний дагуул авсан юу. Тэгэхээр би ер нь цаашдаа ингээд хараад хахад манай бас хэвлэл мэдээллийн байгууллага миний шогд бас том алдаа байдаг юм байна. Юу гэхээр зэрэг нөгөө алдааг нь бол харцдаг. Тэр үнэ бушуухан арт түмэндээ хүрэх гээд бидний үйл ажиллагаа тийм болохоор авшаа хүргээд байдаг. Энийний цааталт нь харин 3 дахь 5 дахь алхмын цааталт нь юу гэдэг вэ гэхээр дахиад нөгөө арт түмнийг хуваадаг, буталдаг, нэг нь нөгөөд нь үзэн ядуулдаг юм байдал руу төлөөд юм да. Тэгэхээр үзэн ядалтыг одоо бүрдүүлэхийн нөхцлөөс бүгдээ гарыг. Энэ юм дээр манай хэвлэл мэдээллийн бас зөв намайг ойлгох хаа гэж би ойлгож байна. За улс төрийн нам эвсэл холбооны удирдлагын хувьд дээрээс нь бол энэ юуны төрийн ордонд сууж байгаа төрийн өндөрлгүүд маань энэ нэг арай гутааж доромжлоод юу болох би юм авъя гэсэнгүү. Тийм ээ. Бүгдээрээ хотлоо ярих байл гэсэн. Бүгдээрээ өштэй энэ улсыг дампууруулах биш босхийг хэл нэгдийг хэлээ. Энэ дэр өштэй зүү ёсоор нь улс төрийн үнэлт үнэлтийн зөв өгөх баха. Энд нэг сатаа болох хүн гарахгүй байх гэж үз. Энэ сатаа болсон хүн маань өөрөө эргээд Монгол түмний сайн сайхан амьдрал тусгаар тогтолтын эсрэг хүн болж хувирна гэдгийг та бүхэн ойлгож байгаа байна. Тэр би бол цаана бодол агуулаагүй шүү. Намайг яаж амьдралыг та бүхэн урьсан мэд. Тэгтээ тэр хүн намайг баримтлаад явахад радиод дүүсээ нэмлэр гарсан. Энэний шийдлүү би үстэй юу би юу гэж хэлвэ гэхээр зэрэг улс орныг том нэрвэрээд цаагуурн зөвхөн хувийн ашиг сонирхлыг гүйцэлдүүлдэг энэ практикаасаа бүгдээрээ 20 жилийнхаа юунаас салъя. Одоо дөрвүүлээд биш худлаа ярилгүйгээр үнэхээр энэ ард түмэнд юу хэрэгтэй вэ тэр нэг хий. Утааны асуудлыг ч гэсэндээ бид нар шийдэж болно шүү дээ. Яг сэтгэл гаргах юм бол эзэн ёсоор. Ингээд асуудлууд нь хоримтлагсаар тэр өнөөдөр Монголын төр та нар ингээд аваад үстэй нөгөө үндэсний аюулгүй байдлын тухай хууль гэж байдаг юм аа. Уг энэ маань үндсэн хуультай хамт явж иж хэрэгжиж идэг. Энэ дотор үстэй улсыг дампуурлын байдал оруулахгүй байх бүх механизм чинь тэр хуулийн дотор байдаг. 19 механизм. Манайд энэ хууль нь батлагдсан байдаг. Гэхдээ огт хэрэгжээгүй өнөөдөр хүчсэн байдаг. Тэгэхээр үндсэн хууль бөгөөд үндсэн аюулгүй байдлынхаа тухай хуулийн хүрээнд бүгдээрээ эргэж оруулах гэдэг асуудлыг би тавьж байна. Бүгдээр нэгдээ. Түүнээс гоц авьяасна гэдэг юм уу? Гоц том
улс төрийн болгохтон болох гэдэг одоо болцгоо. Бүгд биш те юу хийж чаддаг гэдэг энэ 22 жилийн хугацаанд ард түмэнд харагдчихсан шүү дээ. Юу ч хийж чаддгүй гэдгийг бид нар харуулсан шүү дээ. Одоо биш те ганцаараа хийж чадахгүй юм байна гэдгийг бүгдээр ойлгох хэрэгтэй. Тийм болохоор зэрэг байгаа оюуны нөөц маань юм. Бид нар ямар дайш юм уу? Ондоо усаас ирчихсэн ондоо ашиг сонирхлыг яриад байгаа усуд биш үү? Бид нар нэг л үндэстэй. Нэг л усуд. Тэр өчүүхэн хоорондын жижигхэн зүйлээ ойлголцоод эвлүүлээд одоо эвлүүлдэг ажилдаа бүгд орцгоё гэдэг нийт Монголд өмнөдөө уриалмаар байна. За анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа. Хамаг Монголын хөтөлбөрийн намын барь үстэй энэ хажууд. Энэ зүүн талд. Яагаад нөгөө киборгийн хажууд.